Тэгэхээр бид нарт ирж байгаа асуултуудын хүсэлтүүдийн ихэнх хувь нь болохоор англиний ярианы чадвараа хэрхэн сайжруулах вэ гэж асууж байна. Тэгэхээр манай урд нь хийжсэн хичээлүүдийг үзнэ үү? Тэгээд хэрэг үзсэн бол энэ хичээл бас танд нэлээд бас хэрэг болох байхаа. Энэ болохоор цэвэрхэн хэллэгтэй болгодог 3 аргын талаар бид өнөөдөр ярилцсан. Аливаа хэлийг сурахад танд цэвэрхэн хэллэгтэй болгодог энэ 3 арга байдаг юм байна. Энийг болохоор мэдээж та хэл зөвшрүүлэх дасгалуудаа байнга хийж явах хэрэгтэй. Хэрвээ сайжруулъя гэж бодож байгаа бол тухайн хэл дээр энэ 3 арга болохоор амны булчингийн дасгал, амьсгалын дасгал, хоолой булчингийн дасгал гэсэн 3 дасгалыг өглөө оройдоо хийж хахад таны хэлчийн зөвшрөн зөв цэвэрхэн дууддаг болно, цэвэрхэн ярьдаг болно, хэллэгчин сайжирна, өөртөө итгэх итгэлчин сайжирна гэх олон сайн юмнууд энэ 3 дасгалтай байна. Тэгэхээр яг үхээр амны булчингийн талаар хэдүүлээ ярилцъя л да. Амны булчин гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр энд харагдаж байгаа улаан булчингууд болохоор амны булчингийн дасгал амны булчингууд гэж байна. Энэ дээр бас нүүрний булчингууд нэмэгдэнэ. Нүүрний булчин гэдэг чинь цогцоороо болохоор таны харилцаанд чинь одоо өөрийг чи илэрхийлэхэд тус болно те. Ер нь харилцаанд чинь нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхдээ амны булчин бол одоо яг цэвэр яг нөгөө хэлний одоо амны хэллэгийн энэ төр булчингууд шүү дээ. Тэгэхээр эдгээр болохоор маш чухал булчингууд аа. Жишээ нь одоо та тухайн үндэстэн байлаа тийм үндэстний бас доторх байдаг одоо minority group гэдэг шүү дээ. Одоо жишээ нь тухайн үндэстний бас дотор байдаг ястан гэдэг ч тийм тэд нарын өөрсдийнх нь хилдэг тийм хэв маяг байдаг. Тэгээ тэр хэв маягт ингээд маш олон жил тэр хэв маягаар ярьчихсан хүмүүс яг ингээд нөгөө өөр гадаад хэлээр ярих гэхээр нөгөө хиллэгэнд ингээ зөвшөрдөг ч юм уу те үгээ олж чаддгүй эсвэл ингээ буруу зөрүү ярьдаг ч юм уу эсвэл ингээ нэг дуудлага нь биш байгаад байдаг те одоо чинь манай Монголд ч гэсэн одоо манай жижиг ястангууд маань яг ингээ Монгол халахаар ярих гэхээр ингээ бас аялахтай сонсогддог шүү дээ те тэд нар болохоор ямар ч юм бэ гэхээр энэ хідэн булчингууд болохоор яг ингээ олон жилийн турш яг тэр үндэстний ясныхаа хиллэх авианд ингээ тохирч ингээ булчин ажилласаар бод ингээд хөвшсөн. Тэнгуутаа өөр хиллэгээр ярих гэхээр ингээд бас төдийлөн бас бид нарт захирагдаж өгөхгүй байдаг. Эсвэл тэгхийн тулд одоо бид нар энийг захирч ингээд зөв ярихын тулд бид нар яах хэрэгтэй вэ гэхээр дасгалууд хийгээд ингээд амныхаа булчин болохоор сайжруулах хэрэгтэй. Сайжруулах гэхэд цаашаа ерөнхийдөө дасгах хэрэгтэй өөр юмд. Энийг би яаж мэдсэн бэ гэхээр болохоор би болохоор бүгд найрамдах хятад ард улсад их сургуульд багшилдаг. Мөн дунд сургуульд англи хэл заадаг. Тэгэхээр бид нэр тэгэд манай нөгөө сурагчид маань одоо бас үндэсний онцлогоос шалтгаалаад бас зарим нэг авиа одоо үсгийг бол одоо жишээ нь хийлэхэд аягүй хэцүү те хүндрэлтэй байдаг л да. Тэгэхээр бид нарт ямар арга зам зааж дгүй гэхээр ингээд амны булчингийн дасгалуудыг байн ингээд хийдэг те өглөө хичээл эхлэхээс өмнө ч юм уу те ингээд ер нь оройдоо ингээд хийж агаарэ гэж зөвлөж байгаа. Тэгээд ер нь болохоор ер нь эффектив байгаад байгаа. Ерөнхийдөө Монгол хөгтөд ч гэсэн яг энийг бид нарыг зуны сургалт явуулж байхдаа бас туршиж үзчихсэн. Тэгэхээр нь болохоор аягүй өөр нөлөөтэй юм байлээ. Тэгэхээр бид нар болохоор ямар арга зам хэрэглэх вэ гэхээр ер нь та ингэж үзнэ амдаа багтгаар хэмжээний ааруул авангуудаа амдаа ичих. Тэгээд амдаа ааруул хүлэх чад амдаа ингэж ааруултай мөртлөө ингэ яриад үз. Хэр том ааруултай байна одоо тэдий чинээгээр одоо танд юу байна? Илүү бас амны чинь дотор талын булчингууд чинь ингэж ажиллаж эхлэн. Тэгээд ярингууд чинь ингэж аль болох зөв хэлэх гээд аль болох үгээ ингэж тод хэлэх гээд үзээд яриад. Тэнгуудаа амчин чилээд өрөнгүүд ааруулаа гаргачаад амаа цэвэрлчээд ингэж яриад эхлэхээр таны ам чинь шаал ондоо сонсогдсон. Та өөрөө мэдрээд үз тэрийг. Хоёр дахь нэг амны булчин сайжруулдаг одоо зөвшөөрүүлдэг арга болохоор та ингээ хуруугаа нугуулж агаад 7 хуруугаа ч юм уу нугуулж байгаа те амдаа ингээд яг бүтэн хийхгүйгээр амныхаа ингээд шүдэн завсраа хийгээд үз. Тэгээд тэгжэнгуудаа ингээд өгүүлбэр ч юм уу шүлэг ч юм уу уншаад үзтэй. Эсвэл гадаад хэл дээр бол одоо тэр гам ч юм уу ямар нэг юм уншаад үзтэй. Тэнгуудаа амчин чилээд рангууд гаргачаад намаа цэвэрлчихэд ярихаар ам чинь онгооцсон байна. Илүү их тод ярьдаг болсон. Та өөрөө анзаарна. Хэрэв нэг хуруу ингээд амдаа игээд яриад одоо бүрийн хийхгүй гэсэн үг чинь нугуулж агаад одоо шүдэндээ 100-аад ярина гэсэн үг шүү дээ. Хэрвээ ингээд жижигдэж байгаа бол та 2 хуруугаа бүр ингээд хазаад яриад тэгээд ам чинь чилэнгууд болол инкременттайгаар нэг 2 удаа ч юм уу 3 удаа нэг хийгээд тэгээд ам чинь ингээд чилэнгуудаа болол ингээд яриад үзэхээр танд өөрт чинь мэдэгдэнэ. Тэгэхээр
ийм хоёр аргаар амныхаа булчинг ерөнхийдөө зөвшрүүлээд тод ярьдаг болдог. Тэгээд ялангуяа англи хэлд болохоор амчаа одоо амандаа бутнах биш амаа ингээ айгу том онгойлгож ингэж цацаж ярих шаардлага гардаг. Тэгэхээр энэ болохоор танд бас туслах баха. Бас ямар нэгэн үг одоо авиа дуудлага энтрийг хэлэхэд бас айгүйх тусалдаг. За тэгээд амьсгалын дасгал яагаад хийх хэрэгтэй вэ гэхээр амьсгалын дасгал маань өөрөө болохоор хвчлэн дуучин одоо жүжигчд те тайзны тэр хүмүүст одоо тэр нэг үгээ зөв тод хэлэх тэр хүмүүст ингээд цацаж илэрхийлэхэд одоо амьсгалын дасгал маш их хэрэгтэй байдаг. Тэрнээсээ гадна амьсгалын дасгал ямар хэрэгтэй вэ гэхээр таны өөр чинь биеийг ингээд сулруулад эсвэл яг ингээд ярихад бэлдэж өгдөг. Энэ болохоор маш чухал. Би одоо яг багшилж байхдаа юу хийдэг вэ гэхээр хичээлээд одоо мэтгэлцэн хийн одоо чинь самбарын өмнө гарч тайлна, презентац тавина те. Тэгэхэд бид нар болохоор юу зөвлөдөг вэ гэхээр эхлээд ингээд гүнзгий ингээд амьсгаа авчгаад цээжээр биш гизээрээ амьсгаа авчгаад тэгээд ингээд 2 3 удаа ингээд бүрэн амьсгаагаа ингээд гаргаад үз. Тэгэхээр ингээд би чинь өөрөө ирэхгүй сулраад ингээд ярихад бэлэн болдог. Ямар ч сэдвийг ярихад бэлэн болдог. Одоо жишээ нь та одоо 2 гараа алгаа өөрлөгөө харуулж агаад гидсэн дээрээ тавьж агаад цээжээр биш гизээрээ гүнзгий амьсгаа аваад тэгээд бүх амьсгаагаа гаргаад үз. Тэгээд дахиад нэг гүнзгий амьсгаа аваад бүх амьсгаа гаргаад үз. Тэгээ 3 дахь амьсгал дээр та өөрөө мэдэрнэ. Би чинь ерөнхийдөө суларчихсан. Тэгүнгуудаа ярихад бэлэн болцсон байдаг. Тэгэхээр амьсгалын дасгалыг ерөнхийдөө хийж явах хэрэгтэй. Ингэснээр болохоор танд бас ярихад чинь туслана. Хоолон булчингийн дасгал гэж бас. Хоолон булчин гэдэг маань болохоор одоо таны харж байгаа энэ зурган дээр байж байгаа булчингууд байна. Ярихад маш их чухал. Хэрвээ та энэ дээр бас жоохон spectacle те бодонгот үнэхээр тийм үгүй юм уу ярихад хоолойны булчин ямар хэрэгтэй. Та өвөл ингээд хоолоогоо дааруулчихсан ч юм уу ингээд бүр даарцсан байх үед ингээд чичрээ булчингууд ч агшсан маш тэр үед болохоор ээрээд эхэлдэг. Тэнгууд ээрэнгууд та ярьж чадахгүй. Тэнгууд энэ булчингууд ингээд бас айснаас болоод ч юм уу булчингийн агшилт явагдаад ингээд ээрч барьдаг те хүүхдүүд. Тэгээд ээрсэн тохиолдолд бол ярих боломж одоо ярих speech impairment гэдэг ярих боломжгүй болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ярихад бол энэ хоолойны булчингууд маш их чухал. Тэрнээс гадна таны амнаас ингээд одоо уушгинаас чинь гарч байгаа авиаг одоо энэ амьсгалыг те уушгинаас чинь гарч байгаа амьсгалыг авиа биш амьсгалыг хоолоогоор дамжиж ам чинь ингэж авиа болгож гаргадаг. Тэгэхээр та энэ булчингуудаа болохоор аль болох онгорхой байлгах хэрэгтэй. Тэгэхээр нөх хүмүүсийн өөрсдөө явдаг одоо байдаг хэв маягаас болоод булчингууд нарай өөр байдаг. Та өөртөө болохоор ингэж дасгал хийх хэрэгтэй. Цээжээ цэх байлгаж агаад баруун тишгээ эрүүгээ баруун тишгээ хараад цээж нь хөдлөхгүй гэсэн үг шүү дээ. Баруун тишгээ хамгийн зах руугаа эрүүгээ харуулж агаад нэг өгүүлбэр хэлээд. Тэнгууд яг тэр өгүүлбэрээ зүүн тишгээ хамгийн зах руугаа харуулж агаад дахиад хэлээд. Тэнгуудаа дагзан дээрээ одоо 2 гараараа дарж байгаа ч юм уу те. Эрүүгээ ингээд цээж рүүгээ нийлүүлж агаад бүр ингээд доошо дарна гэсэн үг шүү дээ өөргөө нүрээ те. Тэгж агаад яг тэр өгүүлбэрээ хэлээд үз. Тэгээд мөн одоо таазар ширтэж агаад одоо хамгийн дээшгээ ингээд үлэн гэсэн үг шүү дээ. Тэгж хэлж агаад нөгөө өгүүлбэрээ дахиад автаад. Тэнгууд 4 өөр хэлбэрээр танд сонсогдно, 4 өөр хэлбэрээр танд мэдрэгдэнэ. Энэ яг гэсэн үг гэхээр хоолойн чин булчингийн шахалтууд болон агшилтуудаас шалтгаалаад авиа нь өөр гарч ийн гэсэн. Тэгээ та юу мэдрэх вэ гэхээр хэрвээ та хоолойгоо жоохон өндөрсгөөд тэ уртсгаад сунгаад хоолойныхоо булчинг аль болох одоо цэх эрүүгээ жоохон өндөрсгийгээд те жоохон өндөрсгийгээд ингээд яг нөгөө өгүүлбэр ингээд тод хэлээд үзвэл танд илүү тод сонсогдно, илүү тод гарч ирнэ. Тэгээд бас нүд чинь болохоор жоохон дээшгээ болоод ирдэг. Нүдний чинь харц болохоор. Энэ яасан үг вэ гэхээр давхар бас танд нөгөө өөртөө итгэх итгэлийг чинь бас бүрдүүлэхэд ингээд яг physical нөгөө биетэй тийм мэдрэмж өөртөө чинь төрүүлээд ирнэ гэсэн. Тэгэхээр ямар ч гэсэн та энэ 3 дасгалыг хийгээд үзээрэй. Тэгвэл тод чанга ярьдаг болно. Тод чанга ярьдаг хүмүүсийг хөвчлэн хүмүүс сонсдог. Амдаа бутандаг хүмүүсийг болохоор хөвчлэн хүмүүс одоо игнор хийгээд баг сонсдгоо. Тэгэхээр та өөртөө ингээд энэ дасгал хийснээр болохоор тод чанга ярьдаг болоо. Тэгээ цаашаага нөгөө бусад хүмүүстэй харилцахад чинь тэр харилцаанд чинь өөрчлөлт орох бах. Харилцаанд чинь болохоор мэдээж тод чанга яриад эхлэхээр чинь өөрийгөө илэрхийлэх чадварууд чинь бас ингэ нэмэгдээд ирж байна гэсэн үг. Тэгснээр болохоор харилцааны ахиц гарна, өөртөө итгэл чинь сайжрах баха. Мэдээж итгэлтэй байгаа л да өөртөө тэгтээ улам илүү итгэлтэй болох байх гэж найдаж байна. За тэгээ Монголын залуу үеийн хөгжлийн төв гэдээ бид нар
MyDC гэдэг байгаа. Энэ байгууллага маань ямар учиртай вэ гэхээр бид нэр ерөнхийдөө хүмүүсийн төдийлөн одоо хүрч ажиллаж чаддгүй тийм хүмүүстэд бид нар очиод хүрч ажилладаг тийм хүрч ажиллахыг зорддог тийм залуучууд байгаа. Бид нар төрийн бус аливаа нэгэн шашны болон намын тийм үзэл сортлох ороогүй тийм монгол залуучууд байгаа. Бид нар болохоор гадаадд сурсан мэдснийгээ Монгол хөрсөн дээр авчиад монгол хүүхдүүдэд аль болох дугуйлан секцийг нь гэрд нь ойртуулад өгчээ. Дугуйлан секцийг нь яг тэд нар хүрч чаддгүй хүүхдүүдэд нь хаяанд нь хүргээд өгчээ гэсэн байдлаар бид нар очиж дугуйлан секц хичээлүүлдэг тийм залуучууд. Тэгээд манай харилцах имэйл хаяг маань доор үйж байна. Тантай болохоор бүхэл талаар хамтран ажиллах юмсан гэсэн тийм хүсэлтэй. MyDC гэдэг нь болохоор Mongolian Youth Development Center гэдэг Mongolian Youth Development Center гэдгийн эхний үсгнүүд байж байна. Манайх Facebook дээр маш их актив одоо хөдөлгөөнтэй байдаг, маш их оролцоотой байдаг. Манай Facebook дээр та ороод лайк дараарай. Хуудсан дээр маань бас шеэр хийгээрэй. Бид нартай хамтран ажиллах хүсэлтүүдээ бас явуулаарай. Тэгэхээр сурах аялалд чинь өндөр амжилт хүсье. Бид нараас асуух зүйл байгаа бол бас асуугаарай. Бид нар руу имэйл бичиж байгаа хүмүүст маш их баярлалаа. Зарим ихэнх хүмүүсийн имэйлд бас энэ хариулт болсон баха. Зарим хүмүүс болохоор хамтарч ажиллахдаа та нар яаж ажилладаг юм бэ гэж байна. Бид нар болохоор байгууллага болон хувь хүмүүстэй хамтарч ажиллаж болно. Байгууллагатай хамтарч ажиллавал бид нар яадаг вэ гэхээр англи хэлний курс одоо юутай богино хэмжээний ч юм уу курс явуулаад тэгээд бид нар болохоор эрчимжүүлсэн тэр курсээсээ олсон орлогоо 100% нээлттэйгээр бидний үндсэн үйл ажиллагаа болгох нөгөө хүүхдүүдэд туслан одоо дугуйлан секц үнэгүй хичээллүүлэх, үн төлбөргүй хичээллүүлэх тэр ажилдаа бид нар зарцуулцдаг. Тэгээд тэрийгэ буцаагаад нөгөө байгууллагатай тайлагнадаг тийм үйл ажиллагаа болдог байгууллага хамт олон бол хувь хүмүүс болохоор манай яг юуны дугуйлан секц хичээллүүлж байгаа тэр цагаар буюу одоо оюутны сурагчдын амралтаар бид нар дугуйлан секц хичээллүүлдэг. Тэр үеэр болохоор яг ажиллаж байгаа дугуйлан секцэд болохоор 100% үнэгүй оролцоод явж болно. Өмнө нь бас бид нарт насан туршидтэд хүртэл одоо хурж иж ажиллаж байсан. Тэр бид нартай холбогдоорой. Танд амжилт хүсье. Баярлалаа.